Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгалыг санаачлан эхлүүлээд яг 2 жилийн ой болж байна. Яг энэ 2 жилийн ой дээр бас шинэ хоршоо үндэсний хөдөлгөөн эхэлж байгаад туйлын баяртай байна. За ингээд хүнсний хувьсгал болон цагаан арга хөдөлбөр, шинэ хоршоо бүгд нийлээд хүнсүдэ аж ахуйн талбарт томоохон хувьсгал хийхэд төлөө хамтдаа өнөөдөр нээлттэй хийж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэндээ Монгол Улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж сонирдуулъя. Эрхэм хүндэт баялаг бүтээгчид, хоршоологчдоо, хүндэт зочдоо, эх орныхоо өнцөг улбарээс хоршооны гишүүдэд төлөөлөн улсынхаа нийтэд хорон чуулж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Үнэхээр 100 гаруй жилийн өмнө монголчууд гинт хөгжлийн суурь бодлогоон иргэдийн эвлэлтэн нэгдэл буюу үндэсний хоршоо байгуулах явдал хэмээн тодорхойлж Монгол төрийн нэр зүтгэлтэн бодоо, чагдаржав, нарын санаачлах, сангийн яамны тэргүүн сайд, данзан тэргүүтэй хүмүүсийн дэмжлэгээр Монгол ардын харилцан тусалчих хоршоог анх байгуулж ирсэн билээ. 100 жилийн төвийг өртөөсөн хоршоолол өнөөдөр 5081 хоршоо, 241 мянга гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 49.6 тэрбум төгрөг төрж улс орны эдийн засаг, аж ахуй тэргүүлэх салбарыг нэг болон хөгжиж, өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй бүс нутаг, тухайн баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн хэмжээнд нэгдэж хөдөлмөрөөр хоршин хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлсэн хүн амын ядуурал, ажилгүйдэл, нэн ялангуяа хөдөө орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлж байна. Эрхэм хүндэт зочдоо, манай хоршоологчид олон мянган өрхийн орлогыг нэмэгдүүлж, иргэдийн амьдралыг баталгаагаар хангаж байгаа нийгэм эдийн засгийн чухал салбар болохын хувьд Монгол Улсын их хурд засгийн газраас анхаарал хандуулж, хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулга болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын хурлын төсвөө тогтоолыг баталж, жижиг дунд үйлдвэрлэл хоршоогоор дамжуулан ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг сайжруулах, орон нутгийн доктортой хөгжлийг хангах зорилгоор сум хөгжүүлэх санг, хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчилж, хоршоолол хөнгөлтэй зээл олгох боломжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын засгийн газраас 2022 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, засгийн газрын тусгай санг хоршоолд зориулсан зээлийн бүтээгдэхүүнтэй болгох, хөдөө аж ахуйг захимжуулах, хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хоршооны үйл ажиллагаатай уялдуулах зэрэг олон арга хэмжээг авсны үр дүнд хоршоог хөгжүүлэх сангаас 2022-оос 2023 онд 167 хоршооны төсөлд 5.5 тэрбум төгрөг, жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас загвар хоршооны хөнгөлтэй зээл 2021 оноос 2023 онд 42 төсөлд 4.1 тэрбум төгрөгийг олгосон нь бодит дэмжлэг болсонд итгэлтэй байна. Хүндрэлтний өмнө дэлхийн дулаарл томоохон сорилт болж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд Монгол улс хамгийн их өртөж, гадаргын улс ширгэж, цөлжих, гадрын доройтол, уур улс, ган зот зэрэг байгалийн гамшигч үзэгдлийн тоо эрс нэмэгдэж байгаа нь ганц хөдөө аж ахуйн салбар гэлтэггүй улс орны хөгжлийн тулгуурсан асуудал болж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэр бүхэн мод, хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн хэмээх 3 тулгуур харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан улс орны хэмжээнд цогц үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байна. 41.5 сая мод тарьж, ургуулсан аж үйлдвэрийн салбарт хүнсний үйлдвэрлэл өмнөх оны үеэс 70% өсч, цогтруулах ундааны импорт өмнөх оноос 20% буурч, цогтуугаар үйлдсэн гэмт хэрэг зөрчил 14.5% буурч, нийгмийн эзэн засаг тодорхой үр дүнгээ үзүүлж, доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг дуудахад таатай байна. Эдгээр хөдөлгөөнүүдийн үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэдийн ажлын байрыг хангах,
өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамтын хөтөлбөрийн өргөөцийг дээшлүүлэх, нийгмийн баялагийг бүтээхэд бодит хувь нэмэр оруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэв санаачлагтай хөдөлмөрлөж байгаа оршоологчид та бүхний мандатад үүрэг оролцоо хамгаалж чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар миний санаачилсан хүнсний хангамж аюулгүй хөдөлгөөнийг оршуулах хөдөлгөөнийг эрчимжүүлэх, уламжид мал аж ахуй тулгамдж буй уур амьсгалын өөрчлөлтөөр шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай засгийн газрын тогтоолыг санаачлан батлуулж, малчдыг бодитоор дэмжсэн, цаг үеэ мэдэрсэн, ард иргэдийн амжиргааг дэмжсэн чухал шийдвэр болж байгаад баяртай байна. Мөн Монгол Улсын засгийн газрын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагаас 2025 оныг олон улсын хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Энэ бол хоршоолох үйл ажиллагааны өр өгөөжийг олон улсад бодитоор үнэж байгаа хэрэг юм аа. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн том эрсдэлтэй нүүр тулгарч байгаа тул та бүхэн нэгдсэн зохион байгуулалтанд орж хамтын хүчээр асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаа хамтын бизнес болгон өргөжүүлж, хөрөнгө хүчээ нэгтгэн орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан шинэ хоршоо хөдөлгөөнд сайн дураар нэгдэн ажиллахыг уриалж байна. Мөн хөх тэнгэрийн хүчинд ор Монгол улс мандан мадрахалтай Монгол улсын ерөнхийлөгч Ухрагийн хөрөс бүжээ. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.